Зүгээр дэлгүүрээс зарим аванглаа 7-жоо босож хийгээд цугтж идэг наасан. Энэ тренд бичлэг нь болохоор 1 сарын турш ерөөсөө ингээд 0-д хүндрэхгүйгээр ингээд энэ бол хүний байж байгаа зүйлээс бүр үнэхээр гаж зүйл шүү. Ийм амар гаж тренд бичлэг байна гэж байх уу? Машины тос байхтай яах вэ те? Бас солиотой юу? Энэ тренд бичлэгийг дагаж хийх юм бол хэний ч шүдэн унана нэстэй. Миний эргэн тойронд хүмүүс хэрглэж байгаа бичлэгийн бүр пост л ингээд танаа боцдоо. За, hi guys, дараагийн бичлэгээ тавтан морил. За, энэ удаагийн дугаар дээр би та бүхэнд бүр үнэхээр сонирхолтой, бар солиотой гэмээр бичлэгийг бэлдэн хүргэж байна. Тэгээд энэ дугаар нь ямар очтой вэ гэхээр TikTok болон захим орчинд тренд болж байгаа хамгийн мэдрэл муутай, хамгийн тэнэг бүр хүний амь нас болон эрүүл мэндэд занл хийсэн тэр тренд бичлэгүүдийг өнөөдөр мэдчих болно. Энэхүү тренд бичлэгүүд болохоор зөвхөн лайк, views авахын төлөө бүр хүний эрүүл ухаанаас гадуурх зүйлүүд бол байж байгаа. Тэгээд та маань ийм бичлэг үзэх юм бол яаж ингэж чаддаг байна л гэж бодно тэхүү. За тэгээд бичлэглээс өмнө нэг зүйлийг анхааруулхад эдгээр тренд бичлэгүүдийг дагаж хийхийг бол хатуу хоригдж байгаа. Бүр хатуу хоригдж байгаа шүү манайхаа. Таныг сэрэмжлүүлэх зорилгоор энэ видеог бэлдэн хүргэж байгаа шүү. За тэгээд бичлэглээс өмнө та лайк даргуул лайк дараа, саб даргуул саб дарж дэмжиж битгий мартаарай. За тэгээд хамтаа бичлэгээ орцгоё. Захим орчинд хамгийн тэнэг геймер тренд бичлэгүүд 1. 2019 онд үнэхээр нэг заваан тренд бичлэг бол гарч ирсэн юм байна. Хүмүүс дэлгүүр рүү оронгуулаа хөлдөөгчнөөс заримг авангуулаа тэр заримгаа долоочоод бусад лангуу дээр нь тавиад гараа цухтааж байгаа тэр бичлэг тренд болсон юм байна. Тэгээд хамгийн алдартай, хамгийн гутамшигтай тохиолдол нь болохоор Техас мужийн Lufkin гэдэг хотод Walmart гэдэг нэртэй дэлгүүрт бол гарч ирсэн юм байна. Нэгэн залуу эмэгтэй яг энэ үйлийг хийгээд тухайн бичлэг хурцтай тарахад 11 сая гаруй бол үзэлт авч ирсэн байна. Энэхүү бичлэг үзсэн хүмүүс бол маш их дургуйтсан. Ууралсан үзэгчид болохоор түүнийг олж шийдэхийг шаардаж түүнийг болохоор Lufkin-ий долоогч гэж хож өгсөн юм байна. Хэрвээ тэр хүн баригдах юм бол хоол хүнс бохирдуулсан хэрэгээр $10,000 торгууль төлөөд 20 жил хүртэлх хугацаагаар шоронд хоригдох ял хүртэл авах магадaltaй байсан байна. Түүний долоосон Blue Bell брэндийнхэн болохоор үйлчлэгчтэй тэрхүү долоосон заримыг олж устгана гэдгийг бол мэдгдсэн байна. Гэвч гэмтдгээд болохоор дахин ийм үйл хийж магадгүй хэмээн болгоомжиж орон нутгийн цагдаа нар дэлгүүрийн хөлдөөгчийн хүртэл манж эхэлж исэн юм байна. Эцсийн яасан бэхээр ууралж хилэнсэн хүмүүс болохоор тэр эмэгтэйг бол бариад яасан бэхээр ямар ч бол шийтгэл өгөөгүй. Ягаад бэхээр тухайн үйлчлэг хийсэн эмэгтэй хүн болохоор насанд хүрээгүй хүн байсан. Харин бичлэг хийж явжсэн найз залуу нь болохоор насанд хүрсэн байсан учраас цохиг арга хэмжээг бол авахаар дуудагдчихсэн юм байна. Зүгээр дэлгүүрээс заримг аванглаа 7-жоо босож хийгээд цугтж идэг наасан. Ийм амар гаж тренд бичлэг байна гэж байх уу? Захим орчинд тэнэг гэмээр тренд бичлэгүүд 2. No Poop July гэж та тренд бичлэг сонсч ирсэн үү? 2020 оны 7 сарын 1-нд бол энэ тренд бичлэг бол илэрж ирсэн. OK Cron хэмээх TikToker No Poop July нэгдэх өдөр хэмээх тайлбартай бичлэг оруулсан юм байна. Энэ тренд бичлэг нь болохоор 1 сарын турш ерөөсөө ингээд 0-д хүндрэхгүйгээр ингээд байх тийм челленж байгаа. Тэрээр болохоор энэ сорилтыг 30 өдрийн турш үргэлжлүүлээд өдөр эрт тусам түүний биеийн байдал нь хүндэрчихсэн хөлс нь гарчсан тиймэрхүү бичлэгүүд бол цаг эрт тусам бол нийтэлж ирсэн юм байна. Удалгүй олон мянган хүн болохоор тэрхүү тренд бичлэгүүд бол нэгдэж дараагийн 2 жилийн хугацаанд болохоор No Poop July хэмээх хаштаг TikTok дээр 130 сая гаруй бол үзэлт цуглуулад бүр мэдээний гарчигт хүртэл бичигдчихсэн юм байна. Үүнийг анзаарсан TikTok компани болохоор түүний бичлэгэн дээр бол анхааруулга бол тавьж эхэлсэн. Эмч нарын хэлснээр бүтэн сар хүндрэхгүй байх нь ходоод гидсний эрүүл мэндэд маш муу бөгөөд өтгөн хатах, цагаан мах эргэх, гадагшлуулах боломжгүй шодуудсан өтгөнтэй болох аюултай гэж бол хэлсэн юм байна. Гэхдээ хамгийн гол нь болохоор тухайн Ocron гэдэг нэртэй хүн болохоор ерөөсөө 30 оны турш бол өөрийгөө төвчээгүй анханасаа энэ зүйл зүгээр нэг жүжиглэлт тоглоом байсан байна. Тэрээр болохоор хүмүүстэй зүгээр нэг инээлх гэж бол хөхөрсөн. Тэнийг царай гаргаж бол жүжиглсэн гэдэг нь бол ил болсон. Гисэн хэдиж тэрээр болохоор энэхүү алдар нэрийг ашиглан түүнийг сайн үйлсийн аян болон хувиргаж ариун цэврийн цаас болон живх зэргийг хандуулахаар мөнгө босгож эхэлсэн байна. Гэхдээ энэ хүн эцэст нь сайн зүйл хийсэн гэсэндээ тухайн үед ингээд өөрийгөө төвчиж ингэж бичлэг хийжсэн тэрхүү бичлэгийг дагаж дүүрээжсэн хүмүүс яасан бол жоохон хүмүүсд үзчихсэн бол тэр хүн үнэхээр төвчж байгааг нь бол ялахгүй шүү дээ. Тэгээд дагаад хийсэн бол бид бүхэн альва нэг тренд бичлэгэн дээр бол заавал арт нь хяналттай байх ёстой шүү. Надад бол үнэхээр 130 хэдэн сая хяналт авсан гэхээр мэдээж тэр зүйлийг хийж байгаа хүмүүсийн аль нэг нь бол яалтчгүй итгэсэн үн зөөр хийсэн хүн бол байж л байгаа. Хэрвээ та бие мах бод болон хүний амьдралын өдөр тутмын хийдэг тэрхүү лайфстайлаас шал өөр эсрэг хор хөнөөлтэй чаленж хийж байгаа бол хизээж бити ийм үйл хийгээрэй. Энэ бол хүний байж байгаа зүйлээс бүр үнэхээр гаж зүйл шүү. За тэгэхээр дараагийн баримт.
Шар аргийг зөвхөн насанд хүрсэн хүмүүс бол ууж хэрэглэдэг тийм үү? Гэхдээ зарим насанд хүрсэн хүмүүс шар аргийг зүгээр уух биш, биендээгүүр асгадаг бол яах вэ? Энэ бол шар аргаар биеэ борлуулах тренд бичлэг. 2013 онд болохоор TikTok-ийн хамгийн хачиралтай гоо сайхны трендүүдийн нэг нь бол энэхүү шар аргаар биеэ борлуулах гэсэн бичлэг болохоор одоо 200 мянга гаруй тухайн үед бол үзэлт авч ирсэн юм байна. Хүмүүс наранд биеэ шарахтаа зүгээр нэг нарны тус төрхийн оронд биеэ болохоор шар аргаар бол услахыг уриалсан. Үүнийг сэтсэн нөхдүүдийн баталж байгаагаар болохоор шар аригт одоо агуулсан сахар болон хүчлэн арьсыг бол илүү одоо хурдан борлуулж төгс наранд шарагдсан одоо өнгөтэй болгодог гэж бол тайлбар өгсөн юм байна. Гэхдээ энэхүү тренд бичлэг болохоор нэг муу мэдээ байгаа. Үүнийг нотлох ганц ч тусал одоо шинжлэх ухааны нотлохоо бол байдгүй юм байна. Хамгийн ноцтой нь юу вэ гэхээр шар аригт нарны хит ягаан туяанаас хамгаалах ямар ч одоо бодис бол байдгүй. Тиймээс гадаа гарахынхаа өмнө биеэ одоо үүгээр үрэх юм бол арьсны эрт хөгшрөлт болон одоо арьсны хорт хавдар тусах эрсдлийг л нэмэгдүүлдэг юм байна. Дээрээс нь бүр арьс нь бүр үнэхээр заваа наалдамхай болгож өгдөг юм байна. Гэхдээ нэр сүүлүүд үнэхээр иймэрхүү одоо шинжлэх ухааны үндэслэхүү одоо хак одоо видеонууд бол нэлээд явдаг болсон байлээ. Би буруу санааг бол нэг хүн надад ингэж хэлчихсэн. Үсээ пивэр одоо буюу одоо шар аргаар угаах юм бол үс хурдан ургадаг л гэн. Одоо Coca-Cola-гаар одоо шүд болон үсээ ингээ бас угаах юм бол бас цайруулдаг ч гэлээ, үүгдэг ч гэлээ нэг тиймхүү бас юмнууд яваад байлээ. Би болохоор иймэрхүү бүтээгдэхүүнүүд шинжлэх ухаанаар нутлагдаагүй л болвол хэр баргийн одоо зориултын зүйлээс нь бус одоо хэрэглэхийг бол нэлээд дэмжихгүй. Шар аргийг биендээ асгаж болдог гэж сонсохоор амар нэг зүйл санаанд ороод байгаа юм. Та нар нэг ийм нэг зураг харж ирсэн үү? Нэг ийм шампунь байгаа байхгүй. Тэгээд энэ шампунь болохоор ингээд амар их зориулттай. Биений савн болдог л гин, шампунь болдог л гин. Тэгээд дээрээс нь ангижруулагч болдог л гин, шүдний ооч болдог гин. Тэгээд сүүлдээ бүр ингээд машины тос хүртэл ингээд болдог гэж байгаа байхгүй юу? Тэгээд бүх төрлийн үйлдэлтэй. Яг энэхүү бүтээгдэхүүн шиг бол надад бол санагдчихэв. Машины тос байхтай яах вэ те? Тос солиотой юу юу? За guys, энэ удаагийн дугаартаа One Road компани хамтран ажиллаж байна. One Road байгууллагаас энэ 4 сараас Солонгос хэлний шинэ агашны анги нэгдэж байгаа юм байна. Тэнд Монголдо 1 жилийн хугацаанд бага задлар хэлний оноогоо аваад дараа нь 100% үнгүй бүгд найрамд Солонгос улс руу зуучлуулах боломжтой юм шүү. Мөн 6 сартаа Монголдо, дараагийн 6 сартаа Солонгос суралцах хослолсон хөтөлбөртэй. Мөн 3 сарын 30-нд Солонгосын топ сургуулиудын нэг болох АЖО их сургуулийн төлөөлөгч Монголд ирж оюутан сурагч нартай бичлэн уулзаж зөвлөгөө болон ярилцлага хийх гэж байгаа юм шүү. Уулзах өдөр бол 3 сарын 30-ны 14 цагаас Натуурын баруун талд байрлах UB Tower-ын 18 давхарт болох юм шүү. Дараагийн баримт үнэхээр сонирхолтой заяа. Та хэрвээ шүдээ цагаан болохыг хүсдэг бол танд ердөө хумсны хуурайгаас өөр зүйл хэрэггүй гэсэн тренд бичлэг юм байна. Шүдний эмчийн одоо зардлаа хэмнэхийн тулд зарим нэг TikTok-чд болохоор өөрийнхөө тэгш бус одоо шүдээ хумсны хуурайгаар одоо шүдээ хуурайдаж бол эхэлсэн юм байна. Гол асуудал нь болохоор энэ үйлдэл нь шүдний паалан зүгээр буцалтгүйгээр устгадаг юм байна. Паалан болохоор одоо өргөдөж алга болсноороо шүдний мэдрэмтгий одоо дотоод давхарх нь ил гарч шүд маш одоо хурдан цоорох эрсдэлтэй болд юм байна. Бүр цаашлаа заяа. Зарим нэг удаа нэг хан өрөмцдөг одоо цахилгаан өрөм авчираад шүдээ хэлбэрт одоо оруулах гэж бол оролдож исэн гэв та боддоо. Та энэхүү үйлдэлийг хизээж битээ дүүрээ. Энэ шүдний мэдрэл болон одоо судсыг одоо ил гаргаж аимшигтай одоо өвдөлт үүсгэхээс гадна шүдээ бүр мөсө ахуулахад бол хүргэдэг юм байна. Шүдний эмч нар одоо өрөмтгтөө одоо халдаас сэргийж үргэлж одоо ус шүршдэг байхад эдгээр бичлэгүүд дээр болохоор хин ч одоо тэгж байсангүй юм байна. Бас дээрэс нь одоо Холливуудын оод шиг гялдсан шүдтэй болохыг хүсдэг хүмүүс бас байдаг тийм үү. Тэд нар болохоор шүдээ одоо цайруулахын тулд нүүрс ус, хүнсний сод, бүр тэрч байтугай ахуйн цэвэрлэгэнд ашигладаг одоо ус төрөгчийн хід эсэл хүртэл одоо ашиглаж исэн юм байна. Энэ нь болохоор төр зурл одоо өнгөнд оруулж болох ч гэсэн урт хугацаанд болоо одоо өндөр тунгаар хэрэглэх юм бол маш одоо хортой бөгөөд одоо яванда шүдний мэдрэлэг болохоор бүр мөсөн одоо өгчүүлд юм байна. Үүгээр зөксөхгүй бас шүдтэй холбоотой бас нэг тренд бичлэг бол нэлээд ил гарч ирсэн юм байна. Шүднийхээ завсраас одоо санаа зовсон ч одоо аппарата зүүхээс халчирсан хүмүүс болохоор Gap Bands гэх одоо трендийг эхлүүлсэн юм байна. Тэд болохоор шүднийхээ завсрыг нийлүүлэхийн тулд одоо жижигхэн резинээр одоо шүдээ хүчлэн боож байгаа юм байна. Энэ нь болохоор шүдийг болохоор язороор нь өрөвслүүлээд яс болон зөөлөн эдийг гимтэнгүүтлээ эцэст нь шүд унахад бол хүргэдэг юм байна. Тэгээд эдгээр тэнэг туршилтуудаас болоод одоо үүсэн шүдний том цоорхойг нь болохоор тэд яаж нөхдөг вэ гэхээр хүмүүс одоо хэлбэрт ордог ховонцор үрлийг халуун усанд халааж бацныхаа дараа шүднийхээ цоорхоо руу чихэж төгс инээмсэглэлтэй бол болдго юм байна. Энэ нь болохоор зам дээр одоо эвдэрсэн байгаа хэсэг дээр одоо зүгээр л энгийн цаас тавьсан байгаа таа гэж ижилхэн цаг хугацааны ирэхээр одоо шүдэнд томорч улам илүү муудаж одоо унахад хүргэж байгаа юм байна. Гэтэ яаж бодож одоо өрмөөр одоо шүдээ тэгшлэн гэж үзэх үү? Тэгээд зөксөхгүй хумсны үргчээр шүдээ үүрж тэгшилж байгаа шүү дээ. Энэ трендчлийг дагаж ирэх юм бол хэний ч шүд нь унана нэстэй. Аюултай, дэндүү аюултай. За тэгэхээр цахим орчинд тархсан хамгийн тэнэг гэмээр трендчлгүүд 5 дахь баримт. За тэгээд энэхүү баримт болохоор миний эргэн тойронд байдаг зарим хүмүүс хэрглэж байгаа бичлэгийг би бас үтсэн. Тийм болохоор бичлэг эхлээс өмнө хатуу анхааруулхад энэ зүйлийг хизээж битээ хэрэглэе гэж
хамгийн түрүүл шилмээр байна. За тэгэхээр цахим орчинд хүмүүс дэлхийд ирэх хамгийн халуун ногоотой зүйлийг идж байгаа бичлэг бид нар үздэг тийм үү. Тэгвэл Paki хэмээх 100 үйлдвэрлэгч компани үүнийг болохоор 2021 онд цоо шин бүр аюултай түвшинд бол гаргаж ирсэн байна. Тэд дэлхийн хамгийн халуун 2 чинжүү болох Carolina Reaper болон Naga Viper хийсэн ганцхан ширхэг tortilla chips бол үйлдвэрлэсэн байна. Харьцуулж хэлэх юм бол энэ нь болохоор энгийн jalapeno чинжүүнээс 300 дахин халуун бөгөөд 2.2 сая болон 1.3 сая Scoville-ийн халуун чанартай юм байна. Зөрөгтэй эсвэл усан тэнэг хүмүүс л энэхүү чипсийг идж байгаа бичлэг цахим орчинд нийтэлж цахим орчинд үнэхээр түүмэрсийг тархуулсан юм байна. Гэвч энэ бүхэн болохоор 14 настай Harry Blabo гэдэг нэртэй хүү уг сорилтыг туршиж үзээд зүрхэн харамсалтайгаар хаагдаад нас барах хүртэл хөвгчлөлтэй байсан юм байна. Хүүгийн гэр болохоор түүний зүрхний төрөлхийн гажигтай буюу зүрх нь энгийнээс том байсныг бол анзаараагүй юм байна. Задлан шинжилгээгээр хүүг болохоор капсацин буюу чинжүүнд халуун чанар өгдөг, баавга үргээгч цацлаганд хүртэл ашигладаг бодисын маш өндөр агуулмжтай зүйл эзний улмаас нас барсан гэсэн дүгнэлтэнд хүрсэн юм байна. Энэ аимшигтай мэдээ болохоор хүмүүсийн дургууслыг дээд зэгт нь хүргэж хүүгийн эцэг их тус компани болон толгой компани болох Hershey хүүхдэд аюултай хүнс сурталчилсан. Source media-гаар дамжуулаад энэхүү сорилтыг өөгшүүлсэн хэмээн шүүхэд өгсөн юм байна. Хэдийгээр уг чипс болохоор насанд хүрсэн хүмүүс зориулсан гэсэн боловч хүүхдүүд болохоор үүнийг ямар ч хараа хяналтгүйгээр худалдаж авах боломжтойгоор борлуулсан юм байна. Үүнээс хойш яасан бэхээр уг үхлийн чипсийг худалдаанаас бүр мөсөн халсан юм байна. Та нар бодоод үзтээ энгийн халуун ногооноос 300 дахин халуун ногоо идэх юм бол ямар ч хүний зүрхэнд тэсгүүцтэй ер нь бодоод хахад. Тэгээд миний хэлэх зүйл юу вэ гэхээр бид нэг хүүхдүүдтэй эсвэл найзуудтай өөрийнх нь хүсэж байгаа гуйж байгаа юм авч өгдөг тийм үү. Гэтэ бид нар хэрэггүй гэдэг мэдсээрэж авч өгдөг. Энэ бол хамгийн буруу үйлдэл. Бид нар тухайн хүүхд үнэхээр хэрэгтэй хүсэж байгаа зүйл нь гэсэндээ бид нар яг өөрийнх нь амьдрал хэрэгтэй зүйл нь бид нар авч өгөхөөс ихэнх нь татгалздаг. Тийм учраас юугаач мэдэхгүй байгаа тэр нэлэх битсэн хүүхдүүдэд бид нар өөртөө ийм зүйлүүдийг авч өгөөд байна гэдэг бол эцэст хорлож байгаа хүмүүсүүд бид нар өөрсдөө байдаг. Тийм болохоор аль тийм хортой бүтээтгүүнүүдээс хамтдаа ямартаж тэмцэх хэрэгтэй. Ямар ч энэхүү челленжийг хизээж битгий хийгэрэй гэж дахин сануулж байгаа шүү. Би бас эргэн тойрныхоо хүмүүст бас дахин хэлэх хэрэгтэйгээ бас ухаарлаа. Миний эргэн тойронд хүмүүс хэрглэж байгаа бичлэгийн бүр пост л ингээд танаа боддоо. За тэгээд энд хүрээд дугаар минь өндөрлөж байна. Та бүхэн нэгийг бодогдуулж хоёрыг тунгаасан хэрэгтэй контент байсан болов уу гэж итгэж байна. Та хэд минь бичлэг минь таалагдсан бол лайкадаараа сабодрахаа бити мартаарай. Бас part 2-ыг хэрвээ та бүхэн үнэхээр сонирхож бас хүсвэл part 2-ыг бэлдэж хүргэж болно. За та хэд минь комментсээр part 2-ыг үзэх хүсвэл part 2 гэж бичээрэй. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Түмүлээ аяндуу